Хай залуусаа Японы Токио хотоос мэдчилж байна. За, Японы Токио хотын Наруто онгоцны буудлын дээр буугаад найзынхаа гэрлүү явж байгаа мөч маань за орой 5 цагт буугаад ер нь бол 3 цаг Нарутогоос Йокохама руу яваад очсон байгаа. За, тэгээд яваад очсон чинь яасан гэж найз маань намайг маш сайхан амттай хуушураар ухтаж авсан гэвэл яах вэ? Ядраад ирсний дараа энэ хуушур бол үнэхээр сайхан байсан. За, тэгээд найзандаа хоноод маргааш өглөө сайхан өглөөний цайгаа кофетойгоо ууж аваад дараагийнхаа зогсоол руу явсан байгаа. Тэр бол Disney Sea. За тэгээд ер нь бол тэр Disney Sea, Disneyland-ийг дараагийн 2 өдөр үзэхээс учраас тэндээ ойрхон буудал байрлаад за тэгээд энэ болохоор манай буудлаас тэ Токио хот хэрхэн харагдаж байгааг би та бүхэнд харуулж байна. Ер нь бол Disneyland, Disney Sea явахаар төлөвлөж байгаа бол тэндээ ойрхон буудал захиалах нь маш зүг болох юм байлээ шүү. За ингээд эхний өдрөө Disney Sea дээр очсон. За тэгээд Disney Sea дээр болохоор ер нь бол нэг том хүүхдүүдэд зориулсан ер нь бол нэг тэр тоглоомнууд нь тийм байдгийм байлээ. За тэгээд ер нь очиртой хоолны газар нь ч гэсэн ерөнхийдөө очиртой байх магадлалтай. За тэгээд оройн юм гоё янз бүрийн шоу нэтэрэ болдог. За тэгээд ер нь Японд нөгөө хамаагүй хүний зураг бичлэг энтер хийж болдоггүй учраас би бас маш тийм consciousтэй маш болгоомжтойгоор хүмүүсийн бичлэг хийсэн. Япон хүмүүс амар хөөрхөн, амар гангаан, айгүй бас ингээд нөгөө нэг тэр үзмжиндээ анхаарнаа. Ингээд нөгөө тоглоомын дээр очирлоо зогсож байхдаа л бүр самтай хүсээ янзлал, толинд нүрээ янзлал бүр ингээд айгүй тийм мундаг бие анхаардаг юм сүрхий юм бэлээ. За тэгээд энэ болохоор Disney Sea дээр ингээд ийм хоолны газар байгаа ахгүй юу. Тэгээд ер нь нөгөө нэг энэ Disneyland, Disney Sea чинь ингээд ийм international chain учраас ер нь хоол ундан дандаа юм нэг Европ хоол юм шиг пицца, паста, тэгээд сандвич энтрүүд байдаг. За миний хувьд болохоор Disney Sea дээр 11 цагийн үед очоод за нэг 3 цагийн үед ерөнхийдөө буудалтай очиж амарсан. Тэгээ буудлынхаа хажуу талын 7-Eleven-д ороод 7-Eleven ямар хэдийн болоо гэд бүр харж үзхийг амар хүсчихсэн. Тэгээ 7-Eleven-д нэм айгүй хөрхөн ер нь дандаа эрүүл юм зардаг заяа. Одоо ингээд энэ хэсэг дээр нэм жижиг пакэжлцсан дандаа тийм эрүүл ингээд хоолнууд салаад, өндөг, брокколи ингээд жижиг савлгаатай ийм эрүүл юм идэд харж ин хүмүүс чинь одоо сайхан байхгүй, эрүүл сайхан урт удаан наслахгүй яах вэ? За тэгээд эхний энэ нөгөө Disney-ийг үзчихсэн өдөр маань бороо ороод альсвал жоохон нар гараал. Гэхдээ бас яг ингээд энд үзэж байгаа үед бол айгүй тийм зөв цаг агаар байсан. За тэгээд нөгөө буудал дээрээ ирчээд буцаад Disneyland рүүгээ явахгүй, зонтог энтер авах гээд ингээд тэр хаваараа явсан. Тэгээд Disneyland дээрээ очиод нэг ийм гоё паста энэ тэр авч идсэн. Ийм хөөрхөн ер нь ингээл бүх юм нь айгүй сонирхолтой. Зарж байгаа одоо жишээлбэл займаг нь хүртэл ийм хөөрхөн хэлбэртэй. За тэгээд Disney Sea дээр ингээд зөндөө олон зүйл хийж болно. Энэ ингээд яг тэнд байгаа ганц 2 бичлэгүүд байна. Усан завин дээр суугаад Disney Sea-гийнхаа эргэн тойрныг нь ажиглана. Зөндөө олон шоу болно. Зөндөө олон гоё тоглоомууд дээр ойчрлож болно. За тэгээд ер нь Disney Sea-гээс Disneyland руу явхад байна штэ. Нэг трен трен нэг буудал явд юм бэлээ. За тэгээд Disneyland Sea дээрээ бас ингээд амар 5 хоолойтой лаглаг байдаг. Тэд нар нь болохоор мэдээж хэрэг маш үнэтэй. Харин би болохоор ер нь бол нэг Disneyland-ээс 10 минут автобусаар явдаг буудал байрлсан. Тэгээд буудал маань өөрөө тэр бас 15 минут 10-аас 15 минутын турш ерөнхийдөө ингээд энэ мөнгөө бас гаргаж өгөөд хүмүүс ингээд Disneyland, Disney Sea дээрээ ингээд өдөржингөө ингээд явдаг. Оройны бараг 10 цаг хүртэл баас нь ажилладаг юм билээ. За ингээд эхний өдрөө Disney Sea-гээ үзэж дуусаад амар ядраад буудал дээр ирээд буудлаас маань ингээд Токио хотын view тэгж харагдаж байна. За тэгээд мөн ийм гоё хамгийн анхны Япон хоолоо авч идсэн байгаа. Хоолны амт бол зүгээр үнэхээр гоё. За тэгээд үн бол маш гоё боломжийн. За тэгээд ер нь бол ингээд нэг хэмжээнд яг нэг тийм айгүй бас их биштэй бас боломжийн юм гоё байдсан бэлээ. За тэгээд 2 дахь өдрөө болохоор Disneyland үзэхээр бэлдэж байгаа. За би тэгээд ерөнхийдөө өглөө бараг 6 цагт хар үрээс ирээд ахаад л нөгөө манай буудлын view бүр үнэхээр гоё байсан. Эргэн тойрноо ингээ харахаар айгүй гоё санагдаад бүр ингээл
би бичлэг хийгээл тэгэл энэ Японы ингээл те энэ байшин барилгыг харахад ямар гоё цэвэр цэмцгээр ямар гоё зохион байгуулалттай баригдсан. Айгүй олон хүн амдаа жижигхэн газартай учраас маш шигүү. Гэхдээ л энэ байшин дотор нь юу байгаа бол Япон хүмүүс яаж амьдардаг бол гэж бүр ингээд камерныхаа дуранг ойртуулаад ингээ хармаар санагдаад байсан. За тэгээд манай буудалд болохоор юм hot spring байдаг. Өглөө 6 цагаас онгоодог. Тэгээд тэндээ болохоор 600 йен өгөөд орж болд юм бэлээ. За би тэнд нь орсон. Эмэгтэй хүмүүс ерөнхийдөө ороод бүх хувцас тайлаад орд юм бэлээ. 3 төрлийн юм гоё hot spring байсан. Тэгээд үнэхээр гоё алжаалаа таасан. Өмнөх өдөр нөгөө амар хядраад өчнөө алхачихсан. Хичнээн гоё юм үзээд үнэхээр гоё байсан ч гэсэн бүр ингээд яалтчгүй амар ядраад тэгээд тэр hot spring-д гарч бүр үнэхээр гоё алжаалаа тайсан. За тэгээд энэ миний байрласан буудалд бас ер нь бол юу байгаа? Жакуза байдаг. За тэгээд яг тэндээс ингээд заяа орой бүр ингээд Токио хот бүр тэр чигээрээ айгүй гоё харагддаг гэ боддоо. За тэгээд Диснейленд дээрээ ирсэн. Диснейленд надад Диснейсигээс үнэхээр илүү гоё санагдсан. Ер нь бол Диснейленд чинь хүүхдүүдэд жоохон 10 наснаас доош хүүхдүүдэд зориулсан тийм үлгэрийн баатрууд, тоглоомуудтай юм байсан. Юм байна лээ. Тэгээд ийм янз бүрийн парадууд зөндөө болноо. За тэгээд сая тэр нөгөө нэг хүн болгонд Диснейленд дээр очихоор тэр нэг гоё касл дээр зураг авахулдаг штэ тий. Одоо энэ байна. За тэгээл хүмүүс ирээл энд зураг авахулна. За би ч гэсэн ялгаагүй зураг авахуллаа. Энэ байшингийг хараад бүр шагшрам магтлаа. За тэгээд ер нь бол нөгөө нэг Японд айгүй халуун байдаг учраас ингээд ийм зарим одоо parade энтер нь ингээд хөөрхөн ус мус цацаад хүүхдүүдийг баясгаад хүмүүсийг гой сэрээцүүлээд ер нь л Японд бүх юм нь үнэхээр хүнээ ботсон яг хүнд зориулж юмаа хийдгийг надад бүр үнэхээр таалагдсан. Үнэхээр авууштай гой санагдсан. За тэгээд одоо энэ нөгөө нэг Диснейлендийн бэлэг тэмдэгтэй байгаа. За энэ дээр ирээд мэдээж ирэх зураг авахгүй бол алдас болно. За зураг ингээд гой сайхан авахлаа. Очин тойрон нь үнэхээр гоё. За тэгээ ер нь бол би энэ энергийн одоо ундаага бол байнга уугаастай явсан. Ягаад вэ гэхээр бас жоохон ядардаг учраас. За тэгээ дахиад 3 цагийн үед Диснейлендээсээ буудал дээрээ ирлээ. Буудал дээрээ ирэхээрээ л бичлэг хийдэг. Буудлаасаа харагдаж байгаа Токио хотын энэ 360 градусыг ингээд авах дуртай бичлэгээ хийгээл ямар гоё юм бэ гээл. Тэгээл дахиад нөгөө нэг бодлоо бодож эхлэн за энэ байшингууд дотор юу байгаа бол хүмүүс нь ямар байдаг бол офис нь ямар байдаг бол гээл бүр мэдхийг маш ихээр ирмэлзээл хүсээл зам мам нь ямар ч цэвэрхэн ямар ч төвчрээ энтер байхгүй те ерөөсөө л ингээл амар имх цэгцтэй цэвэрхэн нов ногоон ийм гоё газар байсан. За тэгэл дараагийн юмудаа үзэх юмсан ингээл хүлтэсэн ядан хүлээгээд за тэгээд ерөнхийдөө эндээ ирээд үргэлжлүүлээд ер нь бол Диснейленд рүүгээ яваад оройныхон шоуг нь үзье гэж бодсон боловч амар ядарсан. За тэгээ буудлын 2 дахь урт гарч ирсэн чинь ийм ондаа ус авжуулдаг машинууд нэрээ нь өстой Японд хаасайгүй байт юм бэлээ. Тэгээд дэлгүүр энд нь гоё ресторан байгаа. За тэгээл ер нь бол оройн Японыг Токио хотыг ерөнхийдөө ажиглалээ үзьегээд Диснейленд руу орой нөгөө шоу үзгээд яваагүй. Дисней Си дээр угаасаа байрлалцсан байсан болохоор за ингээд 3 дахь өдрөө ер нь бол төлөвлөгөө маань Асакуса, Акихабара гэдэг газраар явах байсан болохоор яг тэр газруудтайгаа ойрхон Уяно гэдэг газар ерөнхийдөө буудалд байрлаад за тэгээд ингээд ер нь бол шөнийн Япон ингээл одоо энэ байшин барилгууд Нён гэрэл асаал үнэхээр гоё үзэсгэлэнтэй гоё байд юм бэлээ. Хоол унд нь маш боломжийн үнэтэй хэрнээ маш цэвэрхэн тэгээд үнэхээр гоё амттай. Японд ер нь зарцуулсан мөнгө бүхэн маань маш гоё үн цэнтэй сэтгэл хангалуун байсан. Бүр айгүй нэттэй Макдоналдс нь хүртэл орсон чинь амар цэвэрхэн заяо. Одоо ингээл нэг авахарч ингээл нэг түлэгжиж мүлгцсэн байдаг штэ нөгөө нэг далахныханд бааны интернет тэгсэн чинь бүр тим юм байхгүй заяо. Айгүй цэвэрхэн айгүй гоё байсан. Айгүй инээдтэй. Тэгээд энэ нөгөө нэг Асакусад болохоор Сенсажи гэдэг нэг юм хөөрхөн эртний темпл байд юм бэлээ. Акихабара гэдэг нь болохоор ер нь бол хүүхдтэй хүмүүс заавалжгүй эрэхтэй. Энд болохоор янз бүрийн тоглоомнууд, аркейд байгаа, клоу машинууд байгаа. За энэ болохоор Сенсажи гэдэг тэр темпл хүмүүс заавал энд ирж үзэх ёстой.
За тэгээд Японд ирсэн хүн бол матчатай tea юм уу айс крим заавал идэх хэрэгтэй. Раменын заавал идэх хэрэгтэй. За тэгээд энэ нөгөө Уяно гэдэг стейшнээс биш үү? Асакуса гэдэг газар руу алхахад болохоор ингээд хотынх нь одоо гудамж нь ингэж харагдаж байгаа юм. Зөндөө олон юм утас муцтай юм байд юм бэлээ. За тэгээд эндээсээ ингээд тийм одоо тэгээд энэ ингээд нөгөө нэг эндээс ингээд чигээрээ алхаал одоо энэ болохоор тэр сенсожи гэдэг рүү аваачна. За тэгээд нэрээ Уяно гэдэг дээр бас айгүй гоё тийм юу байд юм бэлээ. Музей тэгээд нөгөө японочууд ч юм болохоор өөрсдөө маш гоё соёлоо хадгалж үзсэн, уламжлаа хадгалж үлдсэн ийм уус байсан. Тийм болохоор ер нь энэ музей энтрээр нь орохлоор бүр үнэхээр багш биширмээр бүр дуу алдмаар ийм гоё сонирхолтой содон сайхан байсан. Би бол зөндөө олны улсаар ингээд явж исэн. Музей энтер нь болохоор нэг хэвэн юм шиг санагддаг бол ер нь Японы гудамж, хоол, хүнс бүх юм нь яг нэг тийм гоё соёлоо хадгалаад үлдээсэн те. Ингээд яг энэ Япон гэдэг юм тустай ийм гоё улс байгаа гэдгийг үнэхээр мэдрэх ийм боломжийг бүрдүүлжсэн бол үнэхээр гоё байсан. За тэгээд японочууд бол бүр надад айгүй тийм creative art юм байна гэж санагцсан. Юм бүхэн нь бүр айгүй сонирхолтой заяо. Хоол ундаа хүртэл ийм гоё сонин содон хийхэр чинь одоо том хүн битгийл хүүхэдтэй бүр ингээл амар гоё enjoy болоод бүр айгүй тийм баястын бэлээ. За тэгээд хамгийн сүүлийн өдрөө болохоор мэдээж ирэх Шибуя дээр очсон. Шибуягийн саяны тэр одоо нөгөө нэг лайн те кроссингаар бол явах нь Японы Токиод очсон хүн болгоны хийх ёстой зүйлсийн нэг байгаа. Одоо яг энэ замыг бол өдөрт одоо маш олон мянган хүн ингээд кросс одоо хийж идэг Японы Токиод очсон хүмүүс заавал энд очдог. За тэгээд Шибуя болохоор ингээд маш их тийм одоо янз бүрийн янз бүрийн хүүхдүүдийн тоглоом, дэлгүүр, хошоо. За тэгэл ер нь бүх юм нь айгүй тийм creative, interesting, сонирхолтой байдаг болохоор хүмүүс ингээд бүр ангаагаал толгойн ингээд вау гэл ингээд явж идэл ерөнхийдөө бол таардаг. За тэгээд энд болохоор нөгөө нэг Шибуягийн тэр лайн гэ дээрээс ингээд яг Шибуягаас Токио хотыг ер нь харъя гэд ингээд төлөвлөсөн чинь яг тэр өдөр плед нь дууссан байсан болохоор тэрний оронд би тийм нөгөө нэг маш тийм өндөрт байдаг кафед ороод тэгээ тэндээсээ юм худалдаж авангуудаа бас нэг ямартай ч яг Токио хотыг нэг дээрээс нь харчъя, яг хотын төвөөс нь харчъя гэж төлөвлөсөн байгаа. Нөгөө rooftop одоо тийм ресторан гэх юм уу. Тэгээд эндээс ингээд яг одоо Токио хот маань ингээд ийм тийм шивүү байдаг. Тэгээ миний яг хамгийн сүүлийн 2 өдөр бол ер нь нэлээд халуун байсан. Азар харин Disneyland, Disney Sea үзэж явахд бол халуун байгаагүй. Тэнд бол ойчилж хат халуун байх юм бол амар хэцүү юм бэлээ. За тэгээд бас нэрээ айгүй хөөрхөө энэ Шибуя дээр Монгол ресторан байд юм бэлээ. Би ингээд Монгол ресторан гэж бичсэн бахаар нь ер нь ингээд нэг хааны газар ингээд тэгээ бичсэн хэрнээ яг монгол хүмүүс ажиллалгүй газар байдаг штэ. Тийм байх үдэ гэж санаа бодоо тэгээд ороогүй байхгүй юу. Тэгээд тэндээ болохоор энэ нөгөө нэг rooftop юм ресторанд орсон чи юм гоё матча те одоо энэ саяны смузи энэ бол айгүй хямдхан. За тэгээд ер нь бол нэг тийм Европын хэм маягаар ингээд юм зардаг юм газар байсан. Тэндээс юм начо авч ицсэн бас л айгүй гоё ирүүл. За тэгээд нэрээ Японд ингээд нөгөө энэ ресторанууд нь ингээд суудлынхаа доороо юм storage байдаг надад бас айгүй таалагдсан. За тэгээд үнэхээр энэ Японд хоол хүнс нь үнэхээр чанартай бүр кенгуруны махтай стейк хүртэл байсан. За тэгээд нөгөө Шибуягийн дэлгүүрүүд дээр нь юм янз бүрийн хүүхдийн тоглоомны дэлгүүрүүд ийм сонирхолтой. Энд чинь болохоор нөгөө тренд болсон тоглоом шүү дээ тий. За тэгээд ийм гоё дүрс хэвтэй янз бүрийн пейстринүүд. За тэгэл хүний нүд гэлбам ийм гоё том дэлгүүр хоршоонууд ингээд Шибуяд ингээд байд юм бэлээ. Бас янз бүрийн гоё хоолны газрууд, ийм өндөр байрлалууд нь ингээд эндээ. За тэгээд Шибуя штэ стейшн амар том шүү. Та хэд ямар нэгэн байдлаар чимдаа энтрээ локерт хийх байгаа бол тэр газрынхаа зургийг сайн дарж аваарэ. Яагаад вэ гэхээр би тэгчээд нөгөө газараа олж чадахгүй бас нэлээд болсон юм аа. За тэгээд хамгийн сүүлийн өдрөө болохоор Уяно парк дээр ерөнхийдөө буудлаас маань ерөөсөө нэг 10 минут алхах зайтай тэр хаваараа явсан чинь бас ийм хөөрхөн ийм одоо Японы тэ уламжлалыг харуулсан темплтэй ийм хөөрхөн том одоо парктай. За тэгэл тэр яг ийм соёл уламжлалыг харуулсан ийм янз бүрийн барилга байгууламжтай маш гоё байсан. Тэгээд өглөө яг тэр паркаар нь алхахаар бүр үнэхээр гоё тайвширлыг мэдрээд маш тийм зөөлөн тэгээд тайван гоё байсан. За тэгээд тэндээсээ бас ойрхон нэг кафед ороод
Иймнэрээ юуны жуус маш их байд юм бэлээ. Одоо нөгөө тар усны. За тэгээд крепиг бол Японы крепиг бол идэггүйгээр явах юм бол алдас болно. За тэгэл одоо энэ уяоноо дээр болохоор энэ стритээр ингээл орой болохоор ингээл гэрэл асаал шоуз ингээний газар хүмүүс ирээл хоол идэл ууж идэл үнэхээр гоё, үнэхээр сонирхолтой ийм гоё Японд бол заавал аялах хэрэгтэй юм бэлээ гэж та бүхэндээ зөвлөё.